Зэ guys би яг одоо маш их догдолсон байна. Яагаад вэ гэхээр вэ штэ. Миний тоглосон анхны киноны трейлер гарсан байна. Одоо хэдүүлээ хамтдаа реакшн хий. Киноны хувьд бол Үхлийн тойрог гэдэг киноны 2 дугаар анги тоглосон. Нилээдгүй хугацааг зориулж тоглосон зураг авалт нь энэ оны ихээр байсан. Тэгэд Үхлийн тойрог киноны 1-р анги нь Монголын хамгийн их үзэлттэй, хамгийн борлуулалт өндөртэй аим шиг киноор тодорж ирсэн. Одоо 2 дугаар ангид нь Булчинтай уба тоглосон. За тэгээд ямар ч байсан олон юм ярилгүй эхлээд ямарсан трейлерээ үзцгээе. Тий би өөрөө үзээгүй байгаа. Би яг анхны зүйл гэдэг бол хамгийн нандин байдаг. Хамгийн нандин анхныхаа сэтгэлээ та нартайгаа хамтдаа үзье гэж бодсон. Файлаараа ирсэн байгаа. YouTube дээр ороогүй байгаа. Бүр анхных шүү заяа. Газар тэнгэр нэгээ сонсч байна уу? Хариу. Хин сүрэн. Яасан орой итэж яах. Хайцсан бол та. Ахаа, дуу талаас хэд зүгтээ очиж байна. Тэнгэр хоёроо сонсч байна уу? Юу вэ? Эмээ айлэрт бурхан болцсон шүү дээ. Хаа, би тэтгэлэгтэй тэнцсэн. За ашиггүй. Анхаа гिचэнтэй дуудгаараа заа юу. За миний аав сайн уу? Таныг ээж л гэж бодож байгаа. Ахыг ч өрөнд гэрээ янзалсан чинь энэ ээж юм гарч ирээд аавын ухаан санаас сэргэхэд хэрэг болох юм болов гэж бодоод их чинь аваад ирлээ. Чи шүглээ зүүжээл та. Дандаа орхицсан бах юм. Зүүдэв хөөцөгч. Сайны ёр биш дээ. Манай гэр бүлд ямар нэг юм тохиолдод байна. Хөлгөө минийхөө. Цусны нэхэлтэй хараал гэж бууж байна. Миний хөхөө нэрээ солиод Сибирь явсан. Таны тус надад хэрэгтэй байна. Энэ шууд ямар учиртай? Та мэднэ үстэй. Та гоо зарим бахаа. Пүү. Гайхалтай. 5 сарын 7-ны тэгсэн ядан хүлээж гин. За би харсан бах зураг авалтын хувьд ч гэсэн ер нь өмнө нэх Монголд харж байгаагүй шийдлүүд жүжигчдийн хувьд ч гэсэн нэлээд чадварлаг жүжигчид тоглосон. Жишээ нь Болд Эрдэнэ ах байна. Монголд эргэлзээ байхгүй урдуур ордог жүжигчин. Ахмад жүжигчин цогоогой байна. Гэх мэт ер нь бол баг надаас бусдын цэвэр мэржлийн жүжигчтэй байсан. Тэгээд энэ мундаг чадвартай хүмүүстэй нэг кинон тоглоод юм сураад ингээд явах нь бол гоё байсан. Байлдааны онгоцтой хэсгүүд байгаа. Энэ хэсгүүд бол яг зураг авалтанд зориулж юм байлдааны онгоц хийгээд эд өвлийн хүүтэнд бол энэ зураг авалтанд явсан. Ер нь нэлээд даарсан. Тэгээ энэ онгоцтой CGI хэсгүүд бас яг ийм CGI-тай кино Монголд ер нь байхгүй бах. Миний бодлоор л харж байгаа. Тэгээд зураг авалт бол Улаанбаатар, тэгээд Хөдөө, тэгээд гадаад Оросд зураг авалт хийгдсэн. Тэгээд дуу эффектийн хувьд ч гэсэн Таиландын студид бол хамтарч хийж байгаа. Зөвхөн монголчуудын бол хөдөлмөр биш. Тэгээд ер нь бол миний харж байгаа нэлээд CGI-тэй, акшн хэсгүүдтэй, аимшигын хэсгүүдтэй ер нь ингээд нэг уйдхааргүй гоё кино болж байгаа. Энэ үе миний даарсан хэсэг байна. Энэ баг хасах 20-д 30 мочтой байсан баха миний бодлоор л. Аюу хүүтэн байгаа учраас тэнд удах хэцүү мэдээж олон удаа жүжиглэхгүй яг ингээл чанартай
нэлээд сериосны явахаас аргагүй болсон. Тэгээ кинон дээр бол та хэд анзаарсан бол шүүгэлтэй холбоотой юм үйл явдлууд нэлээд яваад байгаа. Тэгээ монголчууд ч гэсэн одоо орой шин шүүгэлдэх одоо муу ёр гэж ярьдаг. Тэ яагаад орой шүглж болдгүй юм бол гэ та хэдээс ч гэсэн тийм бичлэг хийж зөндөө асууж ийсэн. Тэгээ нүхлийн тойргийн хараад шүглэлтэй яаж холбогдох нь вэ? Яагаад булчинтай ба өмнөх үеийн тийм нисгчийн хувцастай яваад байна. Энэ бүхний та хэд кино үзээд бүх зүйл хоорондоо нягт холбоотой зөвүүн утга агуултай гэдгийг ойлгох болно. Тэгээ трейлерт ороогүй зөндөө гой хэсгүүд байгаа. А тийм нэрээ guys. Би өөр импэтэн тухан дээр үнссэн. Уучлаарай. Тэгээд ямар ч байсан 5 сарын 7-ны доглон хүлээж ин та хэд маань ч гэсэн ямар ч байсан үзээрээ та хэд ямарсан итгэлийг алдахгүй гэдэгтээ бол итгэлтэй байна. Тэгээд кино маань 5 сарын 7-наас хулаад бүх кино театруудаар гарна тэр үед найзуудтайгаа гэр бүлээрээ сайхан үзэж айцыг мэдрээрээ. За тэгээд бүгдээр ямарсан лайк дарж эртээ бүтүүлээрээ. Тэгээд дараа имсгэр уулзлаа. Түр баяртай guys.